Уг нь ингээд юмаа нэг сонсоод шинжлэх ухаанчаар хандаасай л гэж хүсэж байгаа. Би одоо бас 2 3 жилийн өмнөөс энэ завхан гол дээр очиод бас завхан голоос сайхан амссан. Энэ завхан гол дээр гэжсэн төсөлчин баг энэ голын амийг тасалчих юм яриад байсан. Энийний чинь бас одоо барьсан цахилгаан станцаараа ингээд гигенуур гэдээ үүссэн юм байлээ. За би харамсалтай дээр гигенуур дээр очиж үзээг байгаа. Тэгэхээр ерөн зүгээр юм томоохон одоо төслүүдийг явахаар ингээд үнэн удал мэддэхгүй мэдээллүүдээр төслийг хойшлуулдаг, гацаадаг, ач холбогдлыг ингэж мушгиж гуйвалдаг ийм зүйл байх юм аа. Энэ гигенуур ч одоо үүсээд үндсэндээ Гоолтай аймгийн унтны усны хэрэгцээг тэр цэвэршүүлэх байгууламжийн тусалцаагаар хангадаг болсон юм билээ шүү дээ. Ийм л одоо зүйл юм байна. Тэгэхээр хэдүүлээ ингээд юм жоох уужуу нэгдүгээрт хандмаар байна. Асуудлуудаа яг мэдээллүүдэд бүрэн гүйцэд авчиж мушгиж гуйлахгүйгээр асуудалд хандаач гэж хүсэж байгаа. Хоёрдугаарт яг хуу ерөн зүгээр яг хуу тэр усны хууль энтрийг өөрчлөөд янз бүрийн барьжийн энтер гэдэг олон нийтийн сүлжээгээр их явж илээ. Угаасаа энэ тэр усны хуулийг өөрчлөхөөс өмнө гүүрээ барьж исэн бид нар далангаа барьж исэн голынхон одоо голдор дотор орж байгаад цахилгаан станцаа барьж исэн. Энд ямар нэгэн хуулийн асуудал хулгай байхгүй. Зүгээр энийг тодруулж өгч байгаа. Нөгөө дүрм журмаар явдаг асуудлыг илүү их хуулиар яваач л гэдэг асуудлыг тодруулж өгсөн болохоос биш. Энэ Эрдэнэ бүрний зүгээр цахилгаан станц чи хизээ ямар хууль зөрчөөд үл эхэлсэн юм уу? Тэр тайшин станц байна. Тэгэхээр бидэд ингээд юм дээр ингэж худлаа мушгиж ингээд олон нийтийг төөрөөдүүлдэг одоо болмоор байна. Хоёрдугаарт нэг хандлагын асуудал байгаа. 76 гишүүнтэй байж ягч тэр 126 таарч ир. Энэ эрх мэдлийн хуваарлтын асуудлыг бас задлж орон нутгтаа өгөх зүйлөө өгөөд хариуцлага нэг зурья гэсэн. Одоо хутгалтахгүй юм алга. Энэ 76 хэд юм уу 126 төв рүү шийдээд асуудал шийдэггүй байхгүй да. Бид эдийн асуудал ч уг нь арай өөр юм байх хэвээр. Эдийн засгийн том бодлогынхаа асуудлыг энэ хяналтаа тавьдаг институтууд нь тавьж байгаа байхгүй Батболд гишүүнэ. Сангийн аав нь хяналтаа тавина, аудит нь хяналтаа тавина, захиалагч нь хяналтаа тавина. Тэгэд ийм зүйлүүд байхад өнөөдөр орон нутглуугаа энэ асуудлыг хэрэгжүүлгээд мөрийн хөтөлбөр тогтоо шийдвэрээр өгчөөд өнөөдөр хэрэгжээд эхлэнгүүт нь хутгалдаж ороод энэгээр нь сенсац өгөөд улс төр болгоод иргэдээ талцаж хуваацуулах юмыг бид бас хийж байна. Улсын хурлын гишүүд бид. Тэгээ энэ Монгол улсад чи энэ томоохон төсөл хөтөлбөрүүд явж нийгмийн эдийн засгийн асуудлыг шийдэх юм уу шийдэхгүй юм. Тэгэхээр энэ дээр бас одоо гишүүд маань бас нэг жоохон бодолтой зөв андаач. Тэгээ би одоо энэ Улаанбаатар хотын хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийн дараачийн одоо газраар өмнө говь шалгарч ийн гэж ойлгоод байгаа шүү дээ. Өмнө говь маань түүчилээд яг энэ Улаанбаатар хотод олгож байгаа энэ боломжийг ашиглаад энэ одоо эдийн засгийн асуудал болох цахилгаан станцаа барих бондоо босгоод явж байна. Одоо ингээд энэ маягаар явах юм бол өмнө говийг дахиад бариулахгүй юм байна. Дараагийн аймагуудад энэ эрх мэдлийг бид өгч чадахгүй юм байна. Энд нэг супер За 1 минут авчихдаг. За 1 минут сайн зэрэг шүү. Тэгээ ийм байдлаараа ингээд төрийн жигүүргийн хуваарлалт за тэр дундаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тэнд бас иргэдээсээ сонгогдсон иргэдийн хурлын шийдвэр энийгээ засгийн газар сангийн ам Улсын хурлаа танилцуулаад зөвшөөрлөө аваад хийж байгаа юм дээр араас нь бидэд ингэж болохгүй. Үнэхээр одоо шинжлэх ухаанчаар хандж ивэл тэрийг нь тодруулаад явж болно. Ямар шинжлэх ухаанч юм алга шүү дээ. Улс төрийн зорилготой. Яг одоо тэгээд энэ Монгол Ардын нам нийслэлд 27-28 онд бас тодорхой сонгуулийн үр дүнг наашаага татчихна гэдэг дээр л одоо асуудлыг хандж ийн л та. Тэгээ бити ингээч. Энэ улс төрийн сэдвээ хэдүүлээ энэ тогоондоо тавцсан дээрээ. Нийгэм эдийн засгийн буюу нийслэлчүүдийн төгжрөл энэ одоо асуудлыг шийдэж байгаа зүйлүүдийг хэдүүл саад болохоо болиё. Энэ улс төрчлчин хэрэг сэтэрж байна гişүүдээ. Бас энэ дээр анхаараач. Тэгэхээр энийг л одоо бас гişүүдтэй уриалъя. Тэгээд ерөн зүгээр хэдүүлээ бас энэ төрийн эрх мэдлийн хуваарлт энийгээ дагсан хяналт зарчим бүх юмаа бас бодоорой. Маш олон зүйлийг шинжлэх ухаанчаар хандахгүй шинжлэх ухаанчаар хандаач. Тэгээ бас одоо яг мэрэгжлийн тэр мод бургасны асуудал дээр яг ямар асуудал үүсэх вэ? Яг мэрэгжлийн үнийг хэлээч. Үнэхээр энэ одоо цаашдаа ингээ нөхөн сэргээхгүй байдлаар ингээ тайраад аваа явчихж байгаа мó. Түрүүчийн мэдээлэлд гардаг шиг бас хөгшрөлт байна. Тодорхой хэмжээний нөгөө одоо тий залуужуулах тайралт эсвэл гэрэл одоо оруулах тайралт, сэргижүүлэх тайралт энэ бүх зүйлүүдийг хийх болцоо бий юу? Тэгээ ерөн зүгээр туулгуулынхаа хэдүүлээ эрсдлийг 1960-аад онд болсон үерийн эрсдлийг хэдүүлээ санах ёстой шүү. Тэр бол гар аргаар одоо барьсан далан байдаг. Цэдэн болгон зураг явж идэв шүү дээ. Хурц барьсан явж идэг. Тэгэхээр энэ даланг нэг хүчтгэж замаа барьж ашигтайгаар шийдэж за энэ одоо хинтийн нуунаас ирж байгаа энэ туулын ихэн дээр бас хэд хэднийг одоо үерийн эрсдлээс болон цаашдаа гадаргын усны менежментийг хийх буюу эндээс одоо унтны усаа хангах тэр далан шуудууга барих ёстой маа. Тэгээ бидэд хэдүүлээ өгөөд асуудлыг ингээ бодтойгоор ингээ илэн далангуй ярих ёстой юм.
Тэгэхээр ийм зүйлүүд байна. Тэгээ би яг мэрэгжлийн үнэс дээр буцаагны асуудал дээр нэг За Баруунчлуунга эндрийн микрофон дээр хариулнаа. За Баруунчлуун байна. Би 3 асуудал хариулт өгье гэж бодож байна. Нэгдүгээрт нь улсуудын маш их санаа зовж байгаа асуудал болохдоо зэрэг энэ дэр нь хаа сайгүй ингэ санаа зовдөг. Энэ гүүрэн байгууламж барьж хата зэрэг энэ сүйдэрлэлтэд өртөх талбай хэмжээр хэрд байх юм бэ? Байнга одоо сүйдэрлэгдсээр байгаад экологийн одоо аюул дагуулах юм биш үү гэсэн ийм санаа зовнилууд их байгаа юм. Тэгэхээр энэ гүүрэн байгууламжийн дээр болохдоо зэрэг сүйдэрлэлт нь бол өглөөнийх, өдрийнх, оройных гэсэн 3 байрлалаар сүйдэр тусдаг. Бид нэр зүгээр дундаж байдлаар энэ туулын одоо хурдны замын гүүрэн байгууламжтай хэсэгтээ сүйдэрлэлт нь хэр байх нь үгээд загвардаар ингээд ажиллаад үзэхдээ зэрэг ерөнхийдөө одоо нийт өргөнийхөө байгууламжийнхаа өргөний 3-5% тэнцэх хэмжээний одоо сүйдэр үүсэх юм байна лээ. Тэгэхдээ сүйдэрлэгдэх талбай хэмжээ болохоор байгууламжийнхаа өндөрөөс хамаардаг. Байгууламжийн их өндөр болоод байх тусам сүйдэрлэгдэх талбай байнга сүйдэрлэгдэх талбай хэмжээ бол 0 руугаа тэмүүлээд байдаг. Ийм учиртай. Тэгэхээр энэ бол тэгж экологид сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний сүйдэрлэлт үүсэхгүй юм байна лээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь болохоор бургасны тал дээр бол ерөөсөө манай улсад энэ бургасныг судалсан хамгийн одоо нэртэй эрдэмтэн бол Инг сайхан гэж байгаль орчны гавьяат ажилтан профессор хүн байдаг. Энэ хүний судалгаагаар болохдоо зэрэг туулын бургасны үндсэндээ одоо 80 гаруй хувь нь бол хөгшөрчихсөн. Ийм залуужуулах тайралт энэ төр хийгдэг учраас хөгшөрчихсөн юм хөгшин бургас юм байна лээ. Тийм учраас энэ одоо энэ тайрчсан байгаа энэ хожуулнаас бол бургас бол хамгийн одоо сайн юу яана сэргэж ургана гэсэн ийм юу хэлсэн байсан. Судалгааныхаа дүнг бас танилцуулсан байсан. Инг сайхангаа тий. Усанд нөлөө үзүүлэхээр бол улсууд бас их санаа зовоод байгаа. Энэ байгууламж бол усанд энэ үзүүлэх нөлөө байхгүй. Туулын гол бол энэ нийт урсцын 25% нь газрын дорх усаар 5% нь бол юугаар хайлсан цас мөнгө цас мөсөн голын усаар 69% нь болохоор хур борооны усаар тэжээгддэг. Өөрөөр хэлбэл манай мэрэгжлийн хэлээр хур борооны горимтой гол гэж ингэж нэрлэгддэг. Тэгэхдээ 1590 оноос хойших Японы болон Монголын эрдэмтний хийсэн энэ судалгаагаар болохоор туулын голын урсаз 4 удаа татарч 3 удаа бол их устай байсан юм байна лээ. Татралтын үргэлжлэх хугацаа нь болохоор хамгийн багадаа 9 жил, хамгийн урттаа бол 36 жил, дунджаагаар бол 17-оос 26 жилийн хугацаанд бол энэ татралт ба нэмэгдэлт нь үргэлжилдэг юм байна лээ. Бид нар бүгдээ сайн мэднэ хамгийн сүүлийн одоо туулын голын гачиг урсц бол 2000-аас 2008 оны хооронд бол 9 жилийн хугацаанд юу яасан татралтай байсан. Тэгээ тэрнээс хойш бол элбэг устай жилүүд нь үргэлжилээд явж байгаа. Тэгэхдээ мөчлөгийн циклээс нь ингээд хараад үзэхдээ зэрэг ирэх жилээс ер нь жоохон татралтын шинж тэмдэг илэрч магадгүй юм шиг үлээ. Татралт үргэлжилсэн энэ үедээ бол туулын ус юу гэдэг одоо маршлын гүүр орчимд хурч ирээд шургацдаг. Тэгээд бороо хур ороод ирсний дараа бол доошоогоо үргэлжилдэг. 70-аад оны үед бол туулын усны татралт бол сонсголонгийн гүүр хүрээд татардаг байсан. Сүүлийн үед ягаад маршлын гүүр хүрээд татардаг болсон юм бэ гэхтээ зэрэг бидний дээд төвийн их усүр гэж нэрлэдэг ус авдаг. Энэ дээр бол 82 худаг байдаг. Энэний 35 худаг нь бол нөөцөд, бус дудгууд нь бол одоо 24 цагаар ажиллаж Улаанбаатар шуудыг усаар хангаж байдаг учраас газрын дор усны ийм одоо авчихсан хонхор